За сайн байцгаана уу, лайв хийж байна. Өнөөдөр бол бас шинэ мэдээлэл та бүхэнд өгөх гэж байна. Энэ хаврын 2 сарын 20 хэднээс 22-ээс хойш өнөөдөр хүртэл одоо бяцхан инэрлэлтэд хамт өнгөрүүлсэн мөчүүд хийсэн ажлууд тэгээ одоо бас орсон орлого хийсэн ажлын үр дүн тэрийг бол өнөөдөр бас ерөнхийд нэг жоохон өөрийнхөө мэд хүрээнд одоо бас танилцуулчихъя гэж ингэж бодож байна. Батинэрлийн хандвийн тоглолт бол 5 сарын 20-нд одоо хүртэл явж одоо нэлээд одоо амжилттай яваад одоо тоглолт нэг сайхан болсон. Хаан заяатай орчлон гэдэг дууны клипийг хийгээд тэр дуу нь бол одоо Монгол даяар дэлхийн энэ байгаа бүх монголчуудад хүрсэн. Монголчуудын сэтгэлийг хөндсөн ийм сайхан клип болсон. Батинэрлийн одоо бяцхан Батинэрлийн бол амьдралыг бол оронгоор эргүүлсэн гэж бодож хэл болохоор шүү. Ийм одоо сайхан клип болж олон түмэн их тийм мундаг хүлээж авлаа. Тэгээд энэ бол одоо их олон түмний хайр тэр бол их тийм ихээрэн одоо ирсэн ийм сайхан өдрүүд байлаа. Тэгээ өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тэгээд 5 сарын 20-наас хойш үндсэндээ бол одоо ханд бол анхны тоглолт тэнд болсон. Тэрнээс хойш ханд үндсэндээ зогссон. Тэгээд одоо Бээжинд очсон. Тэгээд одоо дараа нь Хөөхөтөд ирсэн. Бээжингийн эмнэлэг Хөөхөтийн эмнэлгүүдээр яваад ирсэн. Тэгээд ерөнхий бол эмчилгээнийх нь бол үр дүн нь бол дахин очиж шинжилгээ өгөх аппарат худалдаж авсан. Тэгээд аппаратаар одоо ажиллаж байгаа үр дүнтэй байна лээ. Тэгээд 2-3 сарын дараа очиж дахиж одоо шинжилгээнд орох тийм л юм байлаа. Тэгээд цаашлаад бол 50-50-тай ярьсан байна. Нэмийн бол 50-50 дээрээ одоо энэ бас эмчлүүлэх болцоотой болж байгаа сургагдуулж байна. Нэмийн нь бол 2-3 хоногоос сайн уулзсангүй. Ерөнхийдөө бол орсон орлого нь бол тодорхой, товчхон, бүх юм нь ил, бүх юмнууд нь бүх мөнгө нь бол эмээгийнхэн данс руу орсон. Тэрийг би шилэн данснаас нь харсан, хянсан ийм байдлаар явж ирлээ. Тэгээд олон түмэн бас одоо бол энийг зөвөр нь тайлбарлах шаардлагатай гэж бодож байгаа. Яагаад гэвэл Батинэрлийн энэ дахиад одоо энэ тэх рүү явж одоо дүгнэлт гаргуулна гэж явах ч юм уу, бол Орос руу ч явах ч юм уу. Ингээд олон газар явах тийм хүсэлтэй байгаа юм байлаа. Аргагүй байх бас одоо аль болохоор л одоо бас ирээд бас тийм сайхан эмчилгээ нь одоо нэг оншин бүрэн гараад ирэх болов. Эмчилгээ сайхан хөрхөн бяцхан одоо дүүгийнхаа Батинэрлийнхаа тэр эмчилгээ сайн болгохын тулд хүрэх газар байна, тэр газар явъя гэсэн юм зорилготой юм байлээ. Тийм болохоор тэр нь бол бас явхад бол бас хэцүү яагаад гэвэл их зардал гарна. Тийм болохоор зэрэг энэ байгаа мөнгө нь бол өргөдөө дуусч магадгүй. Тийм болохоор би энэ дээр нь нэг шийд гаргасан байгаа. Тэр нь юу гэхээр эмэтийн зөвлөлтөд эмэт нь хэлээд ямар ч байсан бодиттой юм болгоё. Олон түмний хайр шиг, олон түмний хайр шингэсэн хэдэн төгрөг байна. Одоо тэр мөнгө нь бол тэр мөнгөөр нь бодиттой юм болгоё гэдэг. Глобал олон улсын сургуульд орсон шүү дээ. Жилийн 12 сая төгрөгийн төлбөртэй 12 дугаар ингээ төгсдөл бол сурах тийм батламж авсан байгаа. Тэгээ глобал сургуулийн ойролцоо 2-өөр 3 цонхтой наран тал руугаа харсан 7 давхрын ийм нэг 2-өөр байрыг одоо хөдөлж авлаа. Энэ нь бол одоо Батинэрл маань бол энэ очрооны холбоотой хамтарч бид нартай хамтарч ажилласны үр дүнд энэ сургуультай боллоо, орох сургуультай боллоо, дээр нь орох оронтой болж байна. Яг одоо тэр глобал сургуультайгаа ойрхон дууж өгөхгүй үзэн тэр хавьд юм байлээ. Би очиж үзсэн. Тэгээд Батинэрл маань 7 сарын 7 төрсөн юм байлээ. 7 давхрын 7 номерт
гоё байр, аятайхан байр авсан 2 өрөө нэлээд томоохон юм квадрат гайгүй квадраттай тийм байр ингэж авлаа. Тэгээд энд бол компанид мөнгө шилжүүлээ. Тэр компани нь бол бас хямдрал зарлаад 30% хямдрал үзүүлээд Батэн нэрэлтэл бол ингээд ямар ч байсан мөнгөний өгсөн сая 7-800 мянган цаас дотоо байгаа. Тэр нь бол одоо 7 сард ашиглалтанд ороход нь тэр мөнгөний өгөөд гүйцэж өгөөд ингээд одоо Батэн нэрэл маань бол байртай боллоо. Олон төмний хайр шингэсэн энэ ялах хамтан бол ямар ч байсан одоо байртай болно гэдэг бол одоо үнэхээр сайхан түрээсийн байранд одоо байсан байлээ. Тийм болохоор зэрэг одоо ээжтэйгээ цуг. Эгжтэйгээ цуг. Тэгээ одоо тэр байрандаа одоо өөрийнх нь хүсэл биелж өгшөөтэй одоо ээж нь одоо үрээдсэн тэгээд ингээд хэлсэн одоо хотод байгаа юм гэсэн нь уулзаагүй. Ээж нь нэрөөсөө надтай сүүлийн бараг 5 сарын 20-наас өсөлтөөс уулзааг байна та. Эмээ бол энэ барамсай гэж энэ барамсай маа гэдэг нэмээгээд байгаа залуухан эмэгтэйгийн гол одоо чармайлтаар энэ хүүхд юм боллоо. Миний хувьд бол яг вэ хийдгэслаа л гэсэн. Би бол одоо бас нэг тийм айхтар одоо туслаад одоо тэр үнд нэг тийм айхтар болсон гэсүүд өөрөө тийм авьяастай, өөрөө бүр тийм төрмөл авьяастай, өөрийнхөө төлөө ингээд өөрөө битараа сонгоод, өөрөө тэр дуугаан дуулаад, өөрөө рекламдаа тоглоод, өөрөө одоо тэр том хүний хийдэг ажлыг хийгээд, өөрөө тэр рекламын одоо тэр сторкийг уншаад алгаан ташаад ирээд алгаан ташхад болно гэж өөрөө рекламдж байсан шүү дээ. Тэгээд өөрийнхөө төлөө л өөрийнхөө ирээдүйн төлөө зүтгэж байгаа нэлхамтны хүсэл нь биелж байна. Энд бол би үнэхээр одоо их баярлж байна. Ягаад гэвэл энэ зүгээр нэг ард түмний өгсөн хэдэн төгрөг нь бол одоо хэдэн газар явхад л одоо нэг хятад руу явхад 10 сая төгрөг ороод ирчихлээ шүү дээ. Тэгтээ өөрөө ойрхон өөр тийш энтэх рүү ч Орос руу ч юм ингээ явдаг. Бас тэгээд өрөвтэй муутай байвал яах вэ? Хэдэн мөнгө нь ингээд дуусчвал яах вэ? Тийм болохоор зэрэг ямар ч байсан бол эхний ээлжинд бол энэ байрыг авах нь зөвөө гэж би одоо бүр эмээд нь одоо ингэж хэлсэн. Эмээ нь бол эхлээд гайхажсэн. За одоо тэрнч дээр ч болоо та гэд. Тэгээ байр цавыг аваад мөнгөний тушаагаад хандвийн дансыг хаасан шүү дээ. Хандвийн даснууд бол хаагдсан. Бүх юмнууд нь хандвийн үйл ажиллагаанууд нэгээ зогсоод тэгээд одоо байрт болсон. Тэгээд би дараа дээр нь одоо яг зөв дүгнэлт нь гараад, эмчилгээ нь гараад бас нэг 10 сая төгрөгийн юм үлдэж байгаа юм байна лээ. Тэр нь бол тэр үгээр нь тэр эмээ нөөрөө тэр 50 руу явж юм чи бас нэг эмчилүүлэх тийм одоо өсөлтийн зогсоох эмчилгээ тэр одоо тэр харааны чичиргээ энтрийг бол бас жоох мэцэслийн аргаар энэ тэр яндлах юм бол тэрийг сайн мэдэхгүй байна. Яг ямар ч байсан тэр нь бол болох юм байна лээ. Тэгээд цаашлаад л өөрийнх нь эрүүл мэндийн төлөө бол энэ хүүхд өөрөө тийм мундаг авьяастай олон түмний хайр хүндлэл хүлээж юм чинь одоо бол тийм арилжааны тоглолт хийгээд ч юм уу том цэнгүүн шоу хийгээд хандив тоглол үгээр шүү. Ингээд өөрийнхөө эрүүл мэндийг ингээд цаашаа аваа явж болмоор юм шиг надад санагдсан. Сая бол Эрдэнэт дархан сэлэнг зүү хараад оч тоглоход бол нэг тоглох газар дандаа 2 тоглож явсан. Тэгээд одоо ямар ч байсан тэр орсон орлогууд эдгээр нь бол зарлах гард юм байна лээ. Сая зөвхөн энэ дөрвөн газар явахад 10 хэдэн сая төгрөгийн зарлах гарч байлаа шүү дээ. Шимтгэл мэмтгэлтэйгээр нийлэхдээ зөв 14 бараг тэр чинь 30% 20% энэ төр гээл явж байгаа зорсон орлогынх нь тэгээд энэ чинь нөхцөл зүгээр наанд унаа тэр явсан улсууд зохион байгуулалтын даруйдсан хүмүүс энтрийн цалин маань тэр нийлэхэд 8 сая төгрөг болчихлоо шүү шимтгэлээс гадна. Тийм болохоор зэрэг энэ чинь зарлах гардаг юм байна. Үйлдвэрч сайдын ордонд 2 удаа тоглоход л 1 удаа тоглоход 2 сая төгрөг шүү дээ. Тэгээд телевизэд хэд л бол одоо өлзөдлүүд 1 сая төгрөг өгсөн, ТВ-с 1 сая төгрөг өгж чадчихжээ. Тэгэл одоо билет хэвлүүлэх, тэгэл унаа хүргэлтүүдийг явуулахад машинууд явуул бензиний нүг жолоочтон залуу энэ төрөл зөнтөл юм болт юм байлээ. Тэгээд тэр нарийн ширээ юмнууд сүүлд нь бол энэ надад тэр тайлангаа тавихтаа тэр бүх бичиг баримт тэр хаанаас юу аав ямар зарлагаар тэрнийхээ над давтарч үзүүлсэн тэндээс нэг үзэгдэл яг л тийм зардлууд бас гарсан байлаа. Тэгтэл ямар ч байсан бол хоёр сайхан байрны үнэтэй.
Дээрээс нь бол 50 лөө бас нэг яваад үзүүлчих хэмжээний ийм юмтай ингээд үлдэж байна гэдэг нь бол одоо болж байгаа. Тэгэхгүй бол энэ зуны үйлрэлт бол ийш тийшээ явна мөнгө чинь бол яг нэг мэдэхэд үрсээр гал одоо юу ч биш бол дуусчдаг. Тэгээ Монголын ард түмэн бас надыг хардгаач арга байхгүй юу болсон бай яасан бэ энэ төр гэн. Тийм болохоор ямар ч байсан бодиттой юм болгоод ингээд яатсандаа сэтгэл хангалуун байна. Энэ ялах хамтан бол одоо орох оронтой, дээрээс нь сурах сургуультай, бас өөрөө 2-3 клиптэй бас бүр хөөрхөн өөрийн гэсэн аудио цомог хүртэл гаргалаа шүү дээ. Тэгээд энэ чинь бол өөрийнх нь түүхэнд, өөрийнх нь одоо тэр их сайхан дурсамжинд тэр чигээрээ сайхан үлдэж байгаа. Тэгээ одоо их азтай буянтай хүүхэд юм байна. Энэ хүүхэд бол өөрөө юм мундаг авьяастай учраас өөрөө юм цаанаас нь буянтай төрсэн учраас өөрөө цаанаас олон түмэн хайрлуулах гэж ирсэн учраас л ингэж байгаа юм. Ингэж байгаа байх гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд л зүгээр л нэг тийм бэлэн тийм юм дээр доороос нь ингээд жоохон дэмжиж өгсөн л төдий юм шүү дээ. Тэрнээс л би энэ дээр багшлаа тэгэх хэвээр ингэхтэй. Менежментэн дээр нь бол би хатуу байсан. Менежментээр нь бол яг барьж ажилласан. Одоо хаана зураг авахгүй, хаана ярилцсанд орох уу, ямар дуунуудыг яах вэ энэ төргээд бүх тэр урлагийн талын юмнуудыг бол би тэн дээр нь бол одоо хойшд ч гэсэн энэ хүүхдтэй багшаавын юун дээр бол тэн дээр ингээд ажиллаад явна даа л гэж ингэж бодож байгаа. Бусад зүйлүүд дээр бол бэлэн. Тэгээд тэр барамсаа гэдэг сайн эмэт юм бэ. Дахин хэлмээр байна. Тэр эмээг бол бас олон түмэн бас янзаар яриад одоо бас ингээд өгөөсгөө тэр хүүхдээр биднес хийж ларж ийн тэргээд олон хүмүүс энэ тэр коммент бичижсэн. Тэр яг өөрийнхөө төлөө ингээд өөрийнхөө амьдралыг хоёрт нь тавиад энэ ялхамтны амьдралыг энэ юуг нэгтэн тавиад ингээд зүтгэж явсаар хагаад надтай дагуулж ирээд 2 сарын 21-ний үеэр л ирсэн байх нэг юм ихтэй над дээр ирээд ингээд танилцчихсэн. Тэгээ одоо бэйл л шүү дээ. Юм бэйл. Энэ зүтгэсэн зүтгэл нь бэйл. Тэрээс ээж нь бол бүр номоо дугаа юм байлээ. Тэр бол чадахгүй. Тэг надтай зуулж чадахгүй. Тэгээ чи саяын бол надад их загнууллаа шүү дээ. Энэ барамсаа маа бол заримдаа шантарч явах шиг байсан. Би уурлаад заримдаа мөнгө төгрөгөө яач тэргээд зөндөө юм болсон. Загнасан зарим үед л шантраад яанаа тэргээл зайлуул тэгээд байна гэсэн. Тэгж явсаргаад одоо их том ажлын ард гарлаа да. Тэгээд ер нь бол би ч хамгийн одоо итгэсэн хайрлсан хүмүүсээ их загнадаг, муухай үг хэлдэг, загнадаг, жоохон хатуу. Надтай бол хүн харахад би бас ингээд юу мөртлөөсөн бас яг хамтарч ажиллахад бол нэлээд төсвөртэй улсууд надтай их хамтарч ажилладаг шүү дээ. Одоо энэ очрооны холбооны залгуур бүтээлч сайн мэд. Хамгийн итгэсэн хайртай улсууд руу хамаагүй хэлнэ, хамаагүй загнана. Тэгээ одоо энэ юугаар далентуулж барамсаа мэд уучлаарай загнад зарим үед та нүсийг жоохон шахаж шаардаж хардаж сэрдэж исэн бол надыг уучлаарай гэж би ингэж хэлье. Тэгээ ямар ч байсан бол одоо би бол өөр сэтгэл хандж байгаа. Одоо бол энэ чинь одоо 7 сарын сүүлээр твлийнх нэг дуудаж авчиад тэр байрныхаа цайллага нарийн гоё хийгээд тэгээд дараа дээр нь тэгээ 9 сард сургуультай орно, хичээлдээ явна, байртайгаа ээжтэйгээ байртайгаа тэгээд амьдрал нь ингээд цаашаа их сайхан болоод явах байхаа гэж бодож байгаа. Тэгээ одоо бас бодсон юм байгаа. Тэгээд намар тийшээ бол одоо зүгээр л одоо сайхан тоглолт хийгээд тэгээд Батнерлиг дундуур ганц нэг дуу дуулуулад тэгээд хөөрхөн бас дараачийнх нь одоо бас ер нь бол хүнд амьдралд бол энэ сайхан өөрийн гэсэн ийм багасаа ингээд амьдралын зам мөр ингээд эхэлж шít. Энэ таарсан хүмүүсээ бол өөдөн татаад явах хөөхт юм бэл. Ер нь бол их тийм маш мундаг юм жаахан хөөхт ихтэл бол. За юм байна. Өнөөдрийн энэ лайвыг та бүхэн үзээд буруу зөрүү юм байх үедээ зүгээр та бүхэн надад зөв ойлгоор би бол бас буруу шийдсэн ч байж магадгүй. Зүгээр энэ ямар ч байсан л бол бодиттой юм болох нь зөв байсан. Тэгэхгүй бол энэ дүгнэлт мөгнэлт нь бас нэг тийм айхтар нарийн ширийн гарч ирэхгүй байгаа учраас тэгээд нэг олсон хэдэн төгрөг нь одоо бас ингээд евроч олсон мэдэгдэхгүй алгуулаад зартлуулаад дараа л мөнгө залгуулна. Тийм болохоор ийм шийд гаргасан шүү. Тэгээд телевизээр мэдээллийн хэрэгслүүлүүдээр тэр юуг нь одоо үзүүлнэ. Тэгээд тэр ноёд
энэ компани ямар гэсэн мэлээ тэр компани чинь манай завхны бэлэгдэхэд захирлын менежер эдэртэй нь болж их баярлсан шүү 30% хөнгөрүүлж бол маш одоо зах зээлийн үнээс хямд ингэж тэр хоёр өрөө байрыг ингэж энэ хүүхдэд ингэж тусалсан явдалд их баярлж байгаа шүү. Та нарт яа хүнд ингэ сайхан тусалж байгаа заавал дараа нь бол тэр ингэж хүнд сайхан ад жаргал бол би эргэж ирдэг юм аа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээд одоо хэвлэл мэдээлэлээр дахиж юуг нь үзүүлнэ яг ашиглалтанд орохдоо одоо бол дотор тусалж юм гэлэн хийгээд дуусч байгаа юм лээ. 7 сарын дондор ашиглалтанд орчих. За баярлалаа. За баярлалаа.